Монгол Улсаа хөгжүүлэн үрээтэй TV5 телевизэн нийслэл тулгамдж байгаа асуудлыг шүүмжлээд суулгүй гарч болох шийдэл, гарц болон хийгдэж байгаа ажлыг үзэгчдэнтэй хуваалцахаар шинэ Улаанбаатар нэвтрүүлгээ хүргэдэг билээ. Харин өнөөдрийн дугаартаа шинэ Улаанбаатар нэвтрүүлгийн үзэгчдийн хамгийн үзэх дуртай болон болох жишиг айлаас хүргэдэг сурвалжилгаа бүтэн нэвтрүүлэг болгон хүргэж байна. Хилийн зэрэгт нэгэн насаа зориулсан хос нэвтрүүлгийн маань гол дүр байх болно. Самцгаана үзэгчдээ энэ арайг сайхан өнгөрүүлж гэнэ үү. Тэгэхээр тун удахгүй хуучин хаалгаар шинэ он гарах гэж байна. Тэгэхээр шинэ оны босгон дээр шинэ Улаанбаатар нэвтрүүлгээрээ бид шинэ жилийнхаа дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарыг бид сонгон хайрхан дүүргийн нэгэн одоо сайхан гэр бүлээс хүргэж байгаа юм аа. Тэгэхээр энэ бол манай хороо миний гудамж аяны шилдэг өрөх нийслэлийн эко өрхөөр шалгарсан самдан давж ахих байгаа. Тэгэхээр сайн байцгаана уу? Өдрийн төргий. Сайн байна уу. За тэгэхээр манай самдан давжид ахын хувьд бол Монгол Улсын гавьяат барилгачин бэлтгэл хурандаа ийм сайхан хүн байгаа. Тэгэхээр эхлээд гэр бүлийнхаа талаар танилцуулъя тий. За манайх бол одоо би өөрөө манай гэр бүлийн үн хүн адилхан бараг л 90 насаараа хэдийн сэрэгт ажилласан юм уу. Монгол Улсын хэлийг хэрэгэн тойрон явж улсын хэлийг хамгаалж их орноо амгалан байлгахын төлөө. За тэгээд хамгийн сүүлд нь Улаанбаатар хотод ирж ажиллаж байгаа. Одоо яг 10 жилийн өмнө Тэтгэвртээ суусан. Тэтгэвртээ суугаад улсаас өгдөг одоо 0.7 газрыг 3 хүнийхээ нэр дээр аваад тэгээд одоо энэ сонгон хайрхан дүүрний 2 дугаар хороо тогтчиж тэгээд одоо энд амьдарч байгаа. За онцлог нь бол юу гэхээр зэрэг бид хоёр бол олон жилийнхаа мөрөөдлийг биелүүлж их хэмжээний мод тарьсан. Мод цэцэг жимсийг ургуулах дуртай. Ялангуяа манай хүн бол одоо мод жимс цэцгэнд их дуртай хүн. За би ч бол яг өөрөө барилга байшингийнхаа талаар бол их анхаардаг. Тэгээд яг энэ 10 жилийн хугацаанд бид бол одоо Монгол Улсын нийслэлийн эко айлтгуулалт бол одоо тогтжуулж байр орчноо сайхан амьдрал хүргэж чадсан одоо ийм айл болсон. Ингээ ороод ирсэн чинь бүр яг шинэ жилийн ингээ уур амьсгалтай бүр өөрөө ихгүй юм давлах юм мэдрэмж төрж ин. Тэгэхээр энэ бүхний гос их санаачилж байгаа бүсгүй бол одоо манай таны гэргий Шуурай агч байгаа. Тэгэхээр Шуурай агчаас үзэгчдээ өөрөө танилцуулаад. За тэгэхээр би бол шинэ жилдэх дуртай. Манай гэр бүл би одоо 2 хүүхэдтэй манай. Хамгийн том нь хүү Золбоо гэж одоо говьд ажиллаж байгаа. Охин маань Солонгоо гэж оюутлогод ажиллаж байгаад одоо нэг Японы компанид ажиллаж байгаа. Ингээ 2 хүүхэдтэй байгаа. Бид 2 хөгшин ингэж амьдардаг. Тэгээ одоо энэ шинэ жил болохоор манайх одоо хүүхдүүдэд зориулж гэрээ чимдэг. Гадаа бол моднуудаа одоо модоо чимж байгаа. Тэгээд амьдрал бол сайхан байна. Баяртай байна. Шинэ он гарч байгаа гэх баяртай байна. Тэгэхээр түрүүн ярьж штэ ингээд мөрөөдлөө биелүүлээд ийм сайхан байшин 10 жилийн өмнөөс эхлээд ингээд бариад гадаах мод бол ингээд 10 жилийн настай гэж ярьж ин. Тэгээд анх ямархуу одоо мөрөөдөл ярьж одоо залуу наснда ярилцчихсэн тий тэр талаараас хаваалцвал. За юуны хувьд яг жинхэнэ дээр бол залуу наснасаа л бид чи одоо бит хоёр ярьдаг яриа л да. Нэг сайхан тийм мод цэцэг ургуулаад одоо ингээд аюу ногоон орчинд амьдрах юмсан гэсэн. Тэгээ нэг улсын хэлийг дамжаад ингээд явах чинь ихэнхдээ өмнөд хэлээр бол одоо юугаар говийн утгаар яваад байна. Тэгээд нэг дор бол 3-аас 4 жил. За бүр дээдлэн 5-6 жил болохоор чинь яг мод өдр ургуулахаар ингээд ажиллахаар бас болж өгөхгүй. Тэгээд яг нь ховдын булган энэ төргээд ийм айхтар одоо тарьдаг мод ургуулдаг тийм газруудаар явж байсан. Тэгтэл одоо энэ шиг болгондоо гэж хоёлаа ингэж ярьдаг байсан. Тэгээд хамгийн сүүлд нь одоо зэргийн хүний хувьд бит хоёр чинь тэтгэвртээ гарахаар зэрэг одоо яг жинхэнэ суурьшсан амжилт шилжсэн. Тийм учраас бол одоо мөрөөдлөө биелүүлнэ гэдэг маань одоо би олон жил одоо мод ургуулах гэж бодож байсан мөрөөдлөө бит хоёр сүүлийн 10 жил одоо биелүүлээд тэгээд одоо бүр эко айлтгалаа биелүүлсэн гэдэг нь өөр их бахархалтай. Бид нараас нөгөө телевизийн ажлаар нэлээд олон удаа
одоо Монгол улсынхаа хил дээр очих юм сайхан боломж олдож исэн. Тэгээд очиод ингээд ярилцахаар ийм хилийн цэргийн гэргийнээр ингээд бахархах юм сэтгэл төрж исэн баггүй юу. Ингээд нөхөр нь одоо хаан томилогдно. Тэгээд дагаал ингээд явна. Тэгэхээр одоо шуурай ихчийн хувьд бол хурдан ингээд суурин болоод өөрийнхөө яг юм одоо хүсэж байгаа, мөрөөдөж байгаа орчноо хурдан бий болох байсан гэсэн хүсэл бол маш их байсан байх гэж бодож байна. Тийм ээ одоо бид нар ховтын болгонд амьдарч байхдаа тэнд их жимс ногойг ургадаг. Тэгээ бид нар болдог бол миний нутаг энд байдаг болохоос тэгвэл одоо түрхэн шиг энэ модыг тариад энэ жимс юмсыг тарихсан гэж айгүйх мөрөөддөг байсан. Тэгээд яг тэтгэвртэй гараад хоёулаа газраа аваад тэгээд ерөөсө нойлоос ихсэн. Энэ бол зүгээр нэг манай хашаан дундуур машины зам явцсан ингээ зүгээр шоргон газар байсан л да. Тэгээд хоёулаа тэрнээс хойш гашаагаар бариад тэгээд мод ногоо тариад сүүлдээ бид нар сая энэ жил бол ховдын болгоноос яалганы 4 мод, шавганы 4 мод авчир тарьсан. Одоо манай энэ дотор ч юм бол үхрийн нүд мойл тэгээд чацарган тэгээд нохоо шуу гэдэг юм жимсний төрлийн бол нэлээд идэв юунууд байгаа. Тэрүүн дээр нэмээд чавга алим мод авчир тарьсан. Тэгээ энэ мод тариад энүүндээ ингээд айгүй баясгалантай ажил ихтэй. За хашаанда бол бид нар ерөнхийдөө 20 гаруй төрлийн тэгээд 200 гаруй мод тарьсан байна. Тэгээд тэрэн дотор бол жимсний мод болдоо. Бас одоо бидний өөрсний хобби сонирхлын дагуу болохоор зэрэг мөнгө ногоо мод одоо Монголд ургадаг. Гацуур, нарс тэгээд хошиг хэмжлэгийн моднууд байгаа. Тэрнээс гадна юу гэхээр зэрэг энэ Монголд оруулж ирээд байгаа энэ бошин мод юм гэсэн саваа мод тэгээд буургас. За жимсний төрлөөс бол чацарган өхрийн нүд мойл за тэгээд долоогон хошоо тэхийн шиг тоочлоо гэх мэтлэнгийн одоо олон төрлийн модууд гэдэг. Бас хүлэмжтэй. Хүлэмжтэй. Хүлэмж бүр 2 байсан харин нэгийг энэ жил одоо төрөд нураагаад байгаа. Жижигрүүлж явах байхаа. За хүлэмжиндээ бол өөрсдийн амьдэр болтууд харин заримдаа бол бас нэг манжин хөр манжинтэй тарьдаг. Яг өөрсдийн амьдэр хоёрыг чинь нэг дор тарихаар бие биендээ сөрөг байдаг учраас хоёр юм заавал хэрэглээд байдаг байхгүй. Тэгээ яг тэргээр бол голдоо өөрснийхөө хэрэгцээг хангах чинь ер нь ухаандаа идэх зүтгэл гаргаад ажиллах юм бол тэр байтугай зах зээл рүү 5-10 төгрөг болохоор зарч болохоор л байгаа. Тэгвэл маань бол яг хэрэгцээг хангаад тэгэл ах トゥ амраг саданда тараагаал тэгэл одоохондоо тэгэл тууж идэг. За тийм л юм байна. За тэгээд энэ хашаан дотор ургасан мод бол эхний моднууд нь ухаандаа одоо 10 жил, дараа нь 2 дахь жилийн мод нь бол 9 жил, тэгээд 8 жил, 7 жилийн моднууд ингээд байна. Тэр бол нодлон тарьсан мод ч манайд байна. Тэгэхээр манайхаас гаражтай тий яг гараж маань 3 гараж бий. 3 гаражны нэг нь бол ухаандаа засвар зориулах маягийн, нөгөөх нь болохоор халаалттай гараж. Энэ бол яг нэг ойр зуруунд ингээ машин тэргээ тавиад тэгээ энэ дотор гүний хавдгийг хийсэн. Тийм учраас үлдэхгүй. Гүний ходог нь 41 метраас гарсан. Тэгээд автоматар гэрлүүг усаа шахаад ингээ Улаанбаатар хотын 40 мянган тань ирж байгаа маягтай болно шүү дээ. Тий. Иймэрхүү. Хамгийн гол юм энэ хашаан дотор ингээд амьдрахад бол бас одоо бодож ямаар юм. Хонд бүх юмыг бүгдийг сайн хийж чадвал хүн одоо сайхан. Аль нэгэн дотор жишээ нь бол гэр орондоо жорлонтой байж чадахгүй бол хүн тэгэл гадаа вэйдсэн шүү дээ. Тэр гадаа вэйцхээр өгшин хүсүүчин зүдрээд эхэлнэ. За хондоо наад шиг одоо ингээд нам даралтын зуух тавьчаад одоо ингээд галлаа байвал 10 жил одоо гачгаар хийсэн хүн байж дээ чинь. Тэгэхээр энэ жилээс хондоо нөгөө газкомын юм тавьж гараа нөгөө гачгаар ажил ерөнхийдөө багассан. Тэгвэл бас одоо нас энэ дахиад ирэх юм бол бас одоо хүн чинь тийм сайхан биш. Тийм учраас бүх юмыг ээж бүрийн шийдээд бас их жижигхэн тэгээд өөрийнхөө хэмжээнд хүрэлцээтэй ингэж амьдрах бүрэн болцоотой. Тэгээд 2020 бол одоохондоо Монголд ийм байдлаар амьдрах хүмүүсийн тоо олшроосоо гэж одоо шинэ онны мөнд хүргэж байна та. Тэгэхээр түрүүн бас нэвтрүүлэг бичлэг өмнө ярьж байлаа. Тэгээд таны нөхөр шинэ жилд маш их ач холбогдол өгдөг хүн. Шинэ оноо хүн яаж өгтөн тэр жилдээ бас тийм сайхан өнгөлөг байна гэж ярьдгаа гэжсэн. Тэгэхээр та шинэ оны тухай бас хуваалцвал. Шинэ он бол их гоё. Би бол баг байхаас сургуулийнхаа пионер гэж байсан ш. Пионер байхаас одоо бүх одоо байгаа газрынхаа сургуулийнхаа шинэ он болдог байсан. Тэгээд тэрний дараагаар хэдийн отрядууд одоо яваа шинэ он болоод тэгээд дараагаар нь цэргийн ангиудаараа шинэ он болоод тэгээд бол одоо 20-30 жил шахуу шинэ он хийсэн учраас шинэ жил надад бол маш их ач холбогдол өгдөг. Бол ингээл яваад хөтлөөд ингээ явхаараа зэрэг
их гоё гэрээ сайхан чимээл нэг сайхан гоё энерги авахаараа манай амьдрал айгүй сайхан эрүүл инг сарвал тэгээд хүсэл зориг маань айгүй их биелдэг учраас би бол энэнд их баяртай байдаг учраас 12 сар гарангуут л ерөөсөө шинэ жил нүдэнд харагдаад ерөөсөө юу л байна тэрийгээл чимээ санагдаад бүх газар одоо би өнөөдөр гэрээ ингээд чимсэн манай хүүхдүүд одоо шинэ жилээр 31-ний орой эндээ. Одоо 31-ний маргааш нөгөөдөр болоод би явж одоо хүүхдүүдийн гэрээг бас чимдэг. Тэгээ хүүхдүүдийн хоёр гэрт нь хоёуланд нь очиж шинэ жилийнхаа юмнуудыг чимнэ шүү дээ. Тэгээд хүүхдүүдийн ажлаас нь ирэхдээ орой ажлаасаа ирэхдээ шинэ жилийн мод содын чимсэн байдаг. Манай хүүхдүүд байсгалантай байдаг шүү дээ. Баяртай байдаг. Байх гэж өөрөө боддоггүй. Нөгөө морь үйдэг ус чинь морь одоо улсын баяр болоод морь урагдуулах болохоор хөөрчдөг. Хэрүүн шиг би одоо шинэ 12 сар гаргаад түрх шиг явуулгаадсах гэж дэлгүүр хоршоогоор яваад яолтны гоё чимэглэл цуглуулаад хүүхдүүдэд ямар бэлэг өгөхүүгээл нөгөө бэлгээ хүүхдүүдээсээ нуугаад хамгийн гол нь нөгөө нууж тавьдаг байхгүй юу. Тэгээ энэ камин зухныхаа өмнө хүүхдүүдийн бэлгийг тавиад нөгөөдөл чинь ээжээс юу авахаа мэдэхгүй, ээж хоёроос юу авахаа мэдэхгүй. Тэгэхээр зэрэг тийм бэлэг мэлгээ боох гал дэлгүүрээр яваад янз янзын гоё юм авах гал тэгээд одоо шинэ жилийн л одоо энэ жил ямар шинэ жилийн гоё чимэглэл гарсан байна. Тэрийг л авах сонирхолтой тийм болчихдгийг шүү дээ. Уг нь би ч бас нас агсан хүн гэсэн мөртлөө одоо шинэ жилийн он болж исэн учраас он хэвээрээ л яваад идэх шүү дээ. Тэгэхээр гэрээс ингээд чимэглэхээс гадна яг хашаанд нэгэл машинтай орж ирсэн чинь хашаа нь бас ингээд үнэхээр гоё ингээд чимэглэлсэн ингээд цонхон дээр чимэглэл нь хүртэл ингээд бүх зүйл ингээд ач холбогдол гэсэн харагдаад байна л да. Тийм тэгээ би бол ерөөсө хаана л юу л чиммээр байна тэр болгоныгаа чимгээс сонирхолтой. Одоо жил болгон энэ чимэглэлдээ бол нэмж чимэглэл авдаг. Саяхан би нэг Орос яваад ирсэн. Оросоос очиод энэ сонхон дээр наадаг ийм хөөрхөн шинэ жилийн ёолкны юмнуудыг аваад ирсэн. Ирэх жишээтэй. Би бол гадшаа явахаараа зэрэг тэр шопинг хийж дэлгүүр хоршоогоор палаж говдос утал өмтлаасаа илүүтэй шинэ жил өгөөд иргээд зэрэг одоо шинэ жилийн ямар чимэглэл гарсан байна. За цагаан сар болоод ирэх юм бол за энэ жил чи хулган жил хятадд чинь нөгөө хулган жилийг тэмдэглэх хулганы янз янзын юмнууд байдаг учраас тэр болгоныг авчирч бас цагаан сараар ч юм гэрээ чимэн шүү дээ. Би чинь бас бидний бас нэг ирсэн зорилго бол манай Шинэ Улаанбаатар нэвтрүүлэг ингээд агаар хүчний бохирдуулгүй ийм Улаанбаатарыг бий болгох нь айл бүрийн, хороо бүрийн, дүүрэг бүрийн ингээд өөрчлөлтөөс эхлэн гэж үзээд энэ үүднээсээ бид нэр дүүрэгт одоо ямар ажил хийгдэж чинь агаарын бохирлыг бууруулахаар тий айл үүрэх бүр бас үлгэр жишээ яаж амьдарч байгаа гэдэг нэвтрүүлгээр ингэж хүрхийг зорддог. Тэгэхээр яг 31-ний энэ орой бол ийм сайхан гэр бүлд ингээд яг таарад ингэж гоё зочилж ирж байгаад бол маш их баяртай байна. Тэгээд эко өрх болсон. Тэгэхээр мод тарснаас гадна одоо энэ хүү манай самтанд авчид ахих маань бол ямар ч агаар бүрсээ бохирдолгүй ийм айл байгаа. Тэгээд энэ талаараа бас хуваалцвал. Тэгэхээр манайх бол эхлээд байшингаа барихдаа би ч одоо сандыгны мэргэжлийн хүн юм шүү дээ. Тэгээд сандыгны мэргэжлийн хүн чинь бол одоо нэг их өндөр мэдрэмж байдаг. Тэрний үгээр гоё байшин байна, сайхан амьдрна гэвэл нэгдүгээрт бол халаалттай байх хэрэгтэй, хоёрдугаар цэвэр бохир устай байх хэрэгтэй, гуравдугаар халуун устай байх хэрэгтэй. За энэ юуг л биелүүлчихвэл за сахилгаан мэдээж ойлгомжтой. Биелүүлчих юм бол одоо хамгийн сайхан амьдралаа гэсэн үг. Тэгээд энэ 2019 онд бол одоо төрөлсгөөс сайхан арга хэмжээнүүдийг авч одоо нийслэлийн агаарын бохирдлууд их багаслаа. Манайх бол бас нэг онцлогтой. Энэ 9 жил битээр чинь одоо өөрийн зуух галсан юм шүү дээ. За манайх бол эхлээд бид нар байшингаа барихтаа бол нам даралтын зуухаар халаахаар хийсэн байхгүй юу. За мэргэжлийн хүний хувьд тэр үед л тийм л болцоо байлаа. За нам даралтын зуух гэдэг нь болохоор цахилгаан энтер хэрэглэхгүйгээр нүүрсийг одоо их хэмжээгээр түлээлгээл халах хэрэгтэй. Тэгэхээр тэр нүүрсээр одоо ингэж түлж хална гэдэг маань явсаар байгаад одоо энэ орчин үеийн шаардлагад бол асар хэмжээний утаа тортог тавьчих. Гэт ингэ байж итлээ энэ Япон улсаас 100 жилийн одоохондоо түүхтэй Райни гэж компани байдаг гинэ. Тэр компаниас биш Газком гэдэг компани байгуулад тэр юуг оруулж ирэхгүй газын халаалтыг. Тэгээд тэр газын халаалт нь өөрөө нэг жижиг зуухтай. За та бүхэнд харуулхад энэ бол ухаанда газууд нь энэ байж. Тэгээд эднийх бол юу гэхээр зэрэг миний ингээл газ дуусгаар зэрэг шууд газ авчирч ирээд өгсөрчин. Би газынхаа нэг эдний төлнө. Энэ зуух маань ингээ ажиллана. Одоо ингээ та бүхэнд ямар зуух байгааг харуулъя. За энэ бол тэр Райни гэдэг одоо Япон улсын одоо 100 жилийн түүхтэй
газын зуухны. Ижиг хэрвээ намдарлын зуухал одоо гадаа байгаад их том юмар халж исэн хэрэг шүү. Одоо энэ үнтэй ингээд залгаад энийг зөвхөн газаар ажиллана. Асрыг ухаалаг, хинэлттэй, цагаагаар их өдрүүл их хэмжээний газ хэрэглэнэ. Цагаагаар одоо хондоо дулаахан болов баг хэрэглэнэ. Тэгээд ийм одоо системээр ажилладаг хүн яахгүй. Ойртохгүй. Одоо ингээл газаал залгаад байна. Энэ өөрөө ажиллаад байна. Эко гэрүүл бас энэний хүчинд одоо бас эко гэрүүл бас нэмэр болсон шүү дээ. Яг л манайх утаагүй байл. Тэгэхээр утаагүй Улаанбаатар одоо бол холтгой гэвэл газ хэрэгэлцгээ. Тийм учраас агаарыг ч бохирдуулахгүй, мод тарьдаг учраас хөрсийг ч бохирдуулахгүй. Ингээд одоо өөрийнхөө төлөөд ажиллаад байсан юм шүү дээ бид чинь. Гэсэн чинь нийслэл бидний үнэлээд одоо эко айл болгосон. Тийм учраас нийслэлийнхаа удирдлах нийслэлийн одоо энэ захирагчийн ажлын албаны дарга хан төмөргойд манай хорооныхондоо дүүргийнхандаа шинэ онны асар том мэндийг хүргэж их баярлалаа. Бид нь өөрснийхөө төлөө хөдөлмөрлсөөр байтал эко айл болгосон явдал гэж хэлмээр байна. Тэгэхээр айл болгоно л яг ингэж өөрсдийнхөө төлөө те бид нар бол нийтийн эзэмшлийн гудамж талбай бол нэлийн одоо ногоон болж байгаа. Тэгэхээр нийслэлийн ногоон болгоё гэвэл одоо айл бүр хашаандаа сайхан юм ногоон байвал нийслэл бол удахгүй юм ногоон хот болох одоо ойрхон байна те. Тэгэхээр энэ үлгэр жишээл олон хүмүүст хүргэе те. Энэ одоо хүмүүс яаж ингэж сайхан одоо мод тариад гоё ногоон орчин бий болгоод байгаа. Яаж амьдралынхаа төлөө өөрсдийнхөө амьдрах орчноо сайжруулахаар хөдөлмөрлж байгаа гэдгийг харуулахыг нэвтрүүлэг маань зорж байгаа. Гэр нь бас тэр чигээр их сайхан ногоон юм байна. Тэгэхээр хичнээн төрлийн юм ургамал тарьж байгаа юм. Одоо энэ дөр бол нэг 10 төрлийн юм байгаа. Тэгээ бид нар болохоор зэрэг гадаа мод сод тариал ингээд ирэхээр чи хүн юм л таримаар санагдаад хаана л нэг аятайхан гоё юм харагдана. Тэр болгоныг л таримаар санагдаад авчир тариад идэв шүү дээ. Тэгээд идэж байгаа жимснийхаа алим мандрины үрийн зүгээр идчихээ. Тэгээд шорон руу ингээд ганц нэгээр навиж хайч чад юмны өрийг хайч чадгаа байждаг байхгүй. Тэгээд аваачаа шороо руу хийч. Тэгээд нөгөөх нь ургаад гараад ирэхээр зэрэг нөгөөхийгээ дахиад ургуулаад ингээд нэмэл ургаад байдیں۔ Тэгээ одоо сүүлийн үед бол тэр мандрины яасан тэнд одоо ургаж эхэлж байна. Тэгээд өөрсдөө л ингээд сонирхолтой болчихсон юм да ер нь. Яг танаа гэрт орж ихээр ингээд аюул сайхан үнэртэй байсан байхгүй. Тэгэхээр энэ мандрины мод, лимоны мод. Мандрин лимоны мод ингээд томроод ирэхээр тэгж үнэртэлт юм билээ. Уг нь бол яг мэрэгжлийн хүмүүс бол их юм өндөр ургуулдаг байхаа. Их юм бол мандрин тэр нөөрэ гардаг гэж байгаа. Бид хоёр бол тэр мандрин тэр гаргах сонирхолгүй гоё л өндрөл их л гоё л бол ургуулах гэдэг ингээд идэг. Тэр бол мэрэгжлийн талын бас нэг жоохон алдаа байж магадгүй тий. Жоохон ингээд яг үеэр нь тайраад ингээд асраад ах юм бол яг мандрин алим тэр бүгд гардаг гэж хэлдэг юм билээ. Гарцсан ч байдаг юм билээ. Тэгээ ийм ногоо гэртээ ийм ургамал тавьдаг маш их олон улсууд байдаг юм билээ. Би бол телевизээр харж ирсэн. Саяхан бид хоёр бол тэр нэг дүүргээс бид нарын нэрийг өгөөд тэгээд энэ Швейцарын хөгжлийн агентлагийн юунаас зориулсан ногоон юу гэлээ. Тэгээ нэг тийм ногоо тарьдаг тийм хүмүүс очтон нэг тийм байдаг юм билээ. Тэгээд тэнд сургалтанд суусан. Гэхдээ тэр сургалтанд суусан ямар хэрэгтэй юм бэ? Манайхан бол тэр дүүрэг мөрөгт хилээд хүмүүсээ ингээд тэр ээлж ирэн тэр сургалтанд суулгаж явах юм бол хүмүүс бас ногоо тарих тийм юугаа боломжоо олоод авчих юм билээ. Манайх чинь заримдаа ингээд 100 болоод 6 сар мар чинь нэг хорхоо гараад ингээд энэ ургамлуудын цэцгийг идчихдэг байхгүй. Тэгээ энийг одоо яаж устгана яа нэг айгаад идэгсэн. Сая сургалтанд суугаад бид тэр маш их юм ойлгосон шүү дээ. Тэр бол айгүй гоё. Монгол ногоочд гэсэн Facebook таяг байдаг гэсэн. Тэр лөө ороод үзэх юм бол манай залуучууд ер нь зөвхөн гэрт хашаандаач яг гэртээ сайхан ургамал тариадах юм бол тэндээс их зөвлөгөө авч болохоор юм билээ. Цэцэг бас тарьдаг байсан гэж ярьжсэн. Цэцэг бол маш их тарьдаг байсан юм. Айгүй гоё цэцгнүүд харахаараа ачаад байдаг. Тэгээд тэр чинь бас нэг аллергийн талын манай нөхөр аллергитэй болж байгаа. Тэгээ одоо би энэ цэцгнээс чинь аллерги авах худлаа яриад гэж ягдсан. Сүүл дээр болохоо байгаад нэгээр нь гаргаад байсан. Үнэхээр миний авчирсан цэцгнүүдээс манай хүн аллерги аваад ирсэн байлээ. Тий бас тийм байт юм билээ. Тэгэхээр одоо бол яг юм навчид ургамал. Одоо голдуу навчид ургамал, ногоон ургамал ийм тэгэл одоо тарьчихараа за яах нүгэл нөхрийг ажиглаад битгий л аллерги аваасаа би одоо энийг нэг ургуулж хэмсэн даа л гэж бодоод идэв шүү дээ. Тэгэхээр бидний одоо яг энэ ууж байгаа чицэрган бол хашаанда яаж ургуулсан чицэрганыг сайхан ингээд миксертэй цай ингээд уулгаж чинь. Тэгэхээр хідэн жимсний модтой хэр их одоо ургацаа гэж. Цацган бол манайха 10 цацганы модтой.
Тэгээд энэ био ялцмаг гэдэг манай энэ доор байгаа тэр газраас бид нар анх одоо 10 шиг чацрагны мод авчираад тэгээд тэрийгээ тариад тэгээд тэрнээс хойш одоо маш их юм 70-80 килыг авдаг шүү дээ манайх чинь. Тэгээд бид хоёр бас яхаа мэрэгжлийн усуд гэж учраас дээрээс нь тайраад танаад тэгээд бас гоё ургуулж бас чадахгүй л ах шиг байгаа. Ер нь гэхдээ одоо суралцж байна. Тэгээд тэн дээрээс яхаа бүр их өндөр ургасан чацраганаа бид нар чинь барилгын 2-3 шат тавьж байгаа дээр нь сууж байгаа төгөлдөө шүү дээ. Тэгээд чацраганаа түүгээд тэргээр юу яа чинь ингээд соко хийгээд уучин нөгөө хүлэмжтэй тэрүүндээ помидор өгүүлцгээе тарчин. Тэгээ энэ хүн урдаа болго төмөс байцаа сонгон луун гэсэн тиймнүүдаа тарчин. Тэгээ үхрийн үдээ бол 50-60 хил үхрийнүүд авчин бас. Үхрийнүүд 10 үхрийн модтой. Одоо тэгээ зарим нь бол 10 жилийн дараагаас жоохон хөгшрөх тал руугаа тэр зарим нь бол өрслөөл тэр модноос өрслүүлээ суулгаад тариад байгаа одоо бас. Аха. Тэгэхээр хүмүүс ингээл ярьдаг штэ ингээл яаж иж байгаа орон сууцнд орчих юмсан гээл ярьдаг. Яг өөрөө яг амьдарч байгаа одоо газрынхаа үнэ сэнийг ингэж өсгөж юм сайхан өрөөгөөж авч ингэж гоё амьдрах боломж байна гэдгийг төдийлөн бас анзаарч харахгүй байгаа юм болоо гэж ингээ боддог. Тэгээд энэ тал дээр та бас юу гэж бодож явдаг вэ? Тэгэхээр энэ улсууд одоо өөрсдөө хийх юм болох шүү дээ. Модыг заавал нэг өндөр үнэтэй мод гэх юм байхгүй. Одоо энэ суулгац янз бүрийн тарьж байгаа энэ нөхцөлд бол хүмүүс өөрсдөө л өөрийн. Тэгээд одоо орон сууц гэснээс илүү одоо энэ сайхан залуучууд бол 007 газараа авчгаад тэгээд тэрийг ингээд яваад тэр байранд өгдөг цахилгаан юуны байрны мөнгө чинь сарын 200 мянган төгрөг өгöd байгаа юм чинь тэрийнхаа 50-60 мянган төгрөгийг гашаандаа зориулаад мод тариад ингээд авах юм бол аюу гоё хөдөлмөр ажилтай гараад сайхан эрүүл агаат өөрсдөө гашаангаа тогтчуулаад модоо барьчин хотынхаа агаар усыг сайхан цэвэрхэн байлгана. Тийм учраас ер нь тэгэл өөрийн гэсэн 007 газар аваад ингээд мод тариул сайхан даа гэж бодож байна. Тэгэж одоо мод тарь сайхан амьдраасай гэж хүсэж байна да. Тэнд бол болохгүй юм гэж өрөөсөө байна. Тэгэхээр таны хувьд Миний хувьд бол яг би нэг хэд юм дуртай хүн байгаа юм. Хамгийн нэгдүгээр юу гэхээр зөв цас орохоор цасаа цэвэрлэх дуртай. За цас цэвэрлэнэ гэдэг чинь бол нэгдүгээр эрүүл агаат байдаг. Цас бол ямар ч ухаанд шороо тоос манардаг. Хоёрдугаарт хөдөлгөөн одоо их хийдэг байхгүй цас цэвэрлж байгаа юм чинь. Маш одоо цэвэр агаар амьсгалдаг. За дараа нь юу гэхээр зэрэг одоо би чинь нөгөө зундаа зүлэг ногоо модон дундураа яваад тэгээд тэрнийг арчлах их дуртай. Өөрөөр жил одоо дээр үе бидний үеэр бол нэг мичир үе юм ааши одоо тэгээд нөгөө модол одоо юу болж ийн хараад үзээ. За ийм учраас ухаандаа бидний шиг насны улсуудад хөдөлгөөний ухаандаа хомсдолд орохоос одоо энэ хашаанд амьдрах гэдэг шиг маш их сэргийлдэг ийм хэрэг. За дараа нь юу гэхээр зэрэг бас бид нар энэ Газком гэдгийн одоо энэ газар халаадаг халаалтыг тавьчлаа гэхдээ ухаандаа төр засгийн дэмжлэг үл бидэнд тэгэл хүрээд ирдэм байх гэдгийг мэдчихэж байгаа. Ухаандаа сая энэ 19 онд одоо энэ Оросын холбооны улсад манай ерөнхий сайд яваад Монгол дундуур одоо газ тавих харуулчлаа шүү дээ. Тэгэхээр би бол урьдчилан харсан байна гэж өөрийгөө төсөөлөд байгаа. Юу гэхээр зэрэг Оросын холбооны улсаас хэрвээ газ хятад руу ингээд Монгол дундуур тавьчих юм бол миний энэ Газкомын халаалт бол аюу хямдрах нэ. Тэгэхээр би бас одоо их азтай байх нь гэж төсөөлөд байна шүү дээ. Ийм ичлэнгээр. Тэгээд одоо энэ ард түмнийхээ арга хэмжээ авч байгаа төр засагтааж ухаандаа Монгол улсын хил дээр ажилласан хилчний хувьд ч гэсэн тэтгэр бензиндээ гарсан хилчид маань мөн л мод тариад хашаа хорондоо сайхан амьдраасай гэж одоо хүсмээр байна да. За тэгэхээр шинэ Улаанбаатар нэвтрүүлгийнхаа шинэ жилийн энэ дугаарт ийм сайхан гэр бүлийн зочилж ийм сайхан яриа одоо дийлгэсэнд маш их баяртай байна. Тэгээд та түрүү ярьжсэн тийм одоо маш олон жил хил дээр ажилласан. Тэгэхээр одоо хилийн цэргийнхэн одоо хамт ажиллаж исэн хүмүүс за мөн хил дээр одоо биднийг бас үзэж байгаа цэргүүд бас байгаах гэж бодож байна. За мөн одоо бидний ярианаас санаа аваад үнэхээр ингээд сайхан шинэ ондоо хашаа хороогоо өөрчлөе, амьдралын маягаа өөрчлөе гэж бодож байгаа Улаанбаатарын олон мянган бас иргэн байгаах гэж бодож байна. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа төсөл сайхан мэдчилгээ бишүүлэх баха. За тэгээд одоо нийт телевиз үзэж байгаа Монголын ард түмэндээ энэ шинээр ирж байгаа 2020 он маш одоо гоё жил болох болтугай. Маш сайхан амьдралаа өөдөн татаж бид одоо амьдрах болтугай. Нийслэлийн маань одоо утаавна одоо бүр улам арилж
хүн бүхэн сайн сайхан амьдрах болтугай гэж шинэ онны минь төргийа та бүхэндээ. За би ингэж бодож байна. Юу одоо энэ шинэ он гарлаа. Энэ шинэ онд манайх шиг юм эко айл олон гарч бүх хүмүүс олон хүмүүс гэртээ мод тарьж эрүүл сарвал сайхан амьдраасай гэж бодож байна. Тэр бүхэндээ баяр хүргэж байна. За тэгэхээр маш сайхан ерөөлөнд бидний хувьд ч гэсэн шинэ Улаанбаатар нэвтрүүлгийн маань зорилго бол яг л ийм одоо сайхан гэр бүлүүд олон байгаасай амьдрах орчноо ингэж сайхан хамтдаа бий болгож өөрчлөөсөө гэж хүсэж байгаа. Тэгэхээр үүн дээр тухайн одоо гэр бүлүүд хэрхэн одоо хөдөлмөрлөж байна гэдгийг та бүхэндээ бид хүрхийг зордгоо. Тэгэхээр шинэ Улаанбаатар нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр эх онд шинэ дугаараараа иргэн уулзнаа. Нийт телевиз үзэгчид Монголын ард түмэнд шинэ онны минь төргийа.